За 60 жилийн түүхэн хугацаанд Монголын боксинг спортын тийм ээ ямар өндөр түвшинд хүрч ямар шилдэг бокстэй вэ гэдгийг манай дөрвөн боксчин Бээжинг Олимпийн наадамд харууллаа. Үнэхээр батлан харуулж чадлаа тийм ээ. Юу хоёр боксны хувьд ч гэсэн амжилттай сайн тоглосон мөнхөд нэг зэрэг хоёрын хувьд бол манай дөрвөн бокс 94-ийг сайн тоглосон шүү. За боксын хамгийн хөнгөн жинг 48 кг-ийн жингийн аварган алтан медалыг Бүгд Хятад улсын боксчин Зоу Шиминг хүртсэн. За мөнгөн медаль хүртсэн тамирч олон улсын хэмжээний мастер Пүрдэржин Сэрдамп. За зуны олимпийн орон сэтгүүр наадмын аварган алтан хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчдын шагналыг олон улсын олимпийн орны гишүүн Тайваны бокс холбооны төлөөлөгч дэлхийн бокс холбооны үйлчлэгч Чанг Ву гаргуулах гэж байна. Азийн боксын холбооны бюрогийн ерөнхийлөгч Чанг гэж хүн нэгэхэд гаргуулах гэж байна. За дэлхийн бокс холбооны ерөнхийлөгчөөр за 50 иргэн ажилтдаг юм байна. За өмнө Чаудри гэж Пакистаны иргэн маш олон жил ажилласан тийм ээ. 25 жил ажилласан. Тэр нь бол хамгийн олон жил ажилласан ерөнхийлөгч баг болох байх шүү тийм ээ. Улсын спорт олон улсын спортын иргэнүүдтэй харьцуулаад үзэхэд тийм ээ. Тийм бүрдээ тэр чи бүр их өндөр настай болсон нэг байсан л да. Bronze medalist representing Ireland and Cuba. За хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин медалийн давцсан зогслоо. За манай Сэрдам Кубын тамирчинтай мөнгөн медаль хөтлөө бас хүн тулааны хийж ялтай болсон. Олон хүний сэтгэлийг хөдөлгсөн, эргэлзэлсэн том биер бол их том биетэй тоглож байгаа ч Кубын тамирчин юм байна. Тоглолтын дээр бол сайн мэддэхгүй байсан шүү дээ. Тэгээд биер бол жоохон өндөр л байсан. Одоо бол ингээ харахад тийм ээ. Тий. Нөгөө тамирчнаасаа хүртэл өндөр том биерхөө тоглож байгаа шүү дээ. 48 кг хэмжээнд. Энэ дөрөв дотор их том юм байна. За Монголын тамирчдаас 88 92 оны олимпийн наадмын рингэнд хоёр хүрэл медалийг хүртжсэн. За гавь тамирчин их бат, гавь тамирчин баяр сайхан нарыг одоо Монгол түмэн маань хөндлөн боксийн бахархал болсон юм тамирчид. Одоо энэ медаль маань мөнгөн хувраад мөнгөн медаль болоод шагналын давтанд зогсож байна. За Кубын тамирчин Эрнандс. За энтэй хийсэн тулаан бол одоо монголчуудын сэтгэл хоногшүүлсэн. За Монголын тамирчин олон улсын хэмжээний мастер Сэрдам зуны олимпийн 29-р наадмын 48 кг-ийн жимд мөнгөн медаль хүртлээ. За энэ одоо сайхан торгон мөч түүхийн нэгэн агшин да. За Монголын боксд олимпийн наадмын медалийн бүхэг 16 жилийн дараа амжилттай үргэлжлүүлж байна. Манай боксчин 1992 онд Монгол улсын гавь тамирчин Амжилтын баяр сайхан Танзаны боксныг ялж олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл Бээжин 2008 зуны олимпийн 29-р их наадмын 48 кг-ийн жимд олон улсын хэмжээний мастер Пүрдэржин Сэрдам мөнгөн медалийн мөлцөл хангацаад медалийнхаа давцсан дээр зогсож байна. За монголчууд нэг алт 2 мөнгөн медальтай боллоо. Цаана нэг медаль байгаа. За өнөхөр Монгол тэмнийг баярлуулсан сайхан наадам болж байна. За алтан медалийг Бүгд Хятад улсын тамирчин Зоу Шиминг 2007 оны Чикагогийн рингд болсон дэлхийн аварчлал тэмцээний аваргын алтан медальтай 2007 онд Улаанбаатарын рингд болсон Аз ТV аварчлал тэмцээний мөнгөн медальтай тамирчин олимпийн наадмын алтан медалийг хүртэж Хятадын багийн медалийн тоог алтан медалаар нэмж байна. За Монголын тамирчин олон улсын хэмжээний мастер Сэрдам монголчуудын медалийн тоог мөнгөн медалаар нэмлээ. Монголын баг тамирчид за 1964 оноос эхлэн олимпийн наадамд оролцож байна одоо 18 дахь медалаа хүртэж байна. Монголын баг тамирчид 72-оос эхэлж оролцсон. бокстэй хэлээд байгаа. Тий. Мөнхний олимп. Мөнхний олимпиас эхэлж оролцсон. Болж байна. 48 кг-ийн жингийн шилдэг тамирчид Монгол улсын гавь тамирчин цогц жаргал олон шилдэг тамирчид төрөн гарсан. Дэмбэрэл гээд олон тамирчныг нэрлэж болсон. Үе үеийн алдартнуудыг одоо нэрлэх нь зүйтэй. Ингээд олимпийн наадмын 48 кг-ийн жингээс Монголын шилдэг ширэн бэлэтэн мөнгөн медаль хүртлээ. Сайхан монголчуудын түүхэн баяр дүүл явдлаар дүүр ийм сайхан цаг хугацаа байна. Үзэгч та, спорт сонирхогч та, эх орны өнцөг болон бүрт цэнхэр дэлгэцээ үзэн сууж байгаа та бид бүхэн Монголын спортын түүхэнд, дэлхийн спортын, олимпийн спортын түүхэнд нэгэн түүхэн үйл явдлыг ирж боллоо. Олимпийн наадмын мөнгөн медальт Монгол улсын тамирчин олон улсын хэмжээний мастер Сэрдам.
За гэхдээ гэмт сэдрэг бол бас энэ тоглолтын хувьд заяа яаж шийдвэрлэгдэх байсныг бол бас хэлж мэдэхгүй манай боксны хувьд өмнө ялж байсан тийм үү? Ялж